өнөөдөр хүртэл бидний 60 тоглолтыг шууд хэмжил үргэлээ. За эмэгтэй A болон C хэсгийн тоглолтууд дууссан. За эмэгтэй A хэсэгт бол Австрал, за Хятадын баг орсон байсан, за Польш орсон байсан, Итали орсон байсан, Мадагаскар орсон байсан. Нэлээд хүнд хэсгүүд Хятад, Итали, дэлхийн аварга багууд, за Австрал мэдээж дэлхийн чансааны том баг гэхдээ харамсалтай дэлхийн аваргаас медаль авч чадаагүй байсан. За гэхдээ хэсгийн дөрвөн тоглолтод дөрвөн хожловч дэшээ гарч ирлээ. За харин Польшийн баг бол өнөөдөр тун чухал тоглолтуудад хожил авснаар 3 хожилтой болж хэсгийн 2 дугаар байраар гарсан. За мэдээж Аз ТV-ийн том төлөөлөл энэ дэлхийн аваргад орж ирсэн эмэгтэй 20 багийн чансааны тэргүүн багт байсан Хятадын шгшээ хэсгийнхаа 2 дугаар байраар шалгарлаа. За харин Рейн Диалли 2018 оны дэлхийн аваргын MVP тоглогч Италийн шгшээгтэйгээ үргэлжлэн ирсэн дээ. Харамсалтай нэгдсэн хүчит хожигдол хүлээснээр тэгэхээр шалралт хэмжээний хэсгээс Мадагаскарын шгшээгийн хамтаар гарч чадсангүй. A хэсэг бол ерөөхдөө нэг иймэрхүү өнгөрлөө. За C хэсэг бол үнэхээр ширүүн тэмцэлтэй гал гарсан ийм тоглолтууд өндрүүлсэн. За C хэсэгт бол Франц, Унгар, за Канада, Австри, Латвийн багууд байлаа. За ер нь өнөөдрийн тоглолтууд эхлэхэд хэн хэсгээс гарах нь бол мэддэхгүй шахуу. Ийм өрсөлдөөнтэй хэсгийн тоглолтууд өндрүүлсэн. За мэдээж дэлхийн аварга Францын баг яалтчгүй буур зааж дөрөв тоглолтонд дөрвөл маш нямбаа тоглож ялангуяа өнөөдрийн 2 тоглолтонд найдвартай хожлуудыг авснаар эсвээс нэгээр гарсан. За тэгэх юм бол өнөөдөр яг өнөөдөр ихний тоглолтууд эхлэхэд хэсгээс баг гарахгүй байх гэж хүмүүс ярьж ирсэн. Унгарын шгшээ баг 2 хожлооч хэсгээс гарлаа. За тэд 2 хожлыг ярих юм бол яг Австри Унгарын тоглолтыг тайлбарлажлаа. Австрийн баг эцсийн мөч хүртэл оноо тэр илүү явж ирсэн. Тэгсэн. Тэгээд Клаудиа Пап гэж тоглогч үнэхээр онцгой байсан. Австри эсрэг хамгийн сүүлийн мөчөд хожлын шидэлтийг хийж Австри баг бөмбөгөө бариад зогсоод хэсгээс гарах байлаа шүү дээ. Харамсалтай тийм болсонгүй тэд отлоо бөмбөгөө алдсан. Унгар алдсан бөмбөгийг аваад Клаудиа Пап руу дамжуулаад Пап 145 дээрээс хийгээд хожицсан. Хожлын шидэлтийг ойдсан. 2017-19 оны мөнгөн дэлхийн аваргын мөнгөн медальтай тоглогч бага мэдээж хэсгийн шатнаас хасахыг хүссэнгүй. Боломжоо авч үлдсэн. За гэлээгээд Австриг баазарцсан гэдэг тэдэнд бол яг хэсгээс гарч нэгсэн 100 баталгаа байгаагүй шүү дээ. Тэгээд Канадтай. Канадын эсрэг хийсэн тоглолтод бол яг төгсгөлийн мөч одоо тоглолтыг эхнээс ахуулаад бол Канадын шоо баг өөрсдөө хийчихэр маш их алдсан. Тэгээд би яг үзэж байгаа бодож байсан. За энэ ч төгсгөлдөө яг Клаудио Папныг юм сэлчих юм байдаг гэж бодож байсан. Төгсгөлийн нэмэлттэй оролт тогтохоо бүр ямар аимшигтай байна. Өдөр хамгаалагч хийсэн. Аимшигтай. 13-11 гээл тоглолтоо хийжсэн шүү дээ. Унгар 13-11 тэгж явж байгаад Унгарын шгшээ дараал нь 5 оноо аваад ерөөхдөө тоглолт хийсэн зүйлс. Ялангуяа манай оргил мөнх хэлдэг Клаудио Пап гэж тоглогч. Австри эсрэг 3-3-ээр оргил мөнх оноо хийдэж штэ. Яг 10 минут хагас талбайд бол трипл дабл гэдэг статистик үзүүлэх боломжгүй байдаг. 3-5 гэж трипл 3-5 гэж тоглодог те. Клаудио Пап өнөөдөр энэ хасдах шатны орохгүй байж болох юм чухал тоглолтууд дээр 2 тоглолтод хоёуланд нь 3-5 хийсэн. Highlights оноо самбар. Үнэхээр гахалтай. Клаудио Пап дөрөв маш намхан дамжиж штэ. Тэгээ Канадын шоо багийн дундаж нуруу ямар юм бэ? Тийм багийн эсрэг тэр жижигхэн дамжиж 5 самбар аав гэх юм өөрөө үнэхээр том юм үзүүл болж чадлаа. Яаж тэгээд юм туршлагатай, ур чадвартай шгшөө багийн ахлагчтай. Энэ толгойлог тамирч ямар үүдгөө гэдгийг дэлхийн мэд харууллаа. Тэгээд жүжигчдийн анхны мэдээлэл өрөхөд би буруусансаг бол Клаудио Пап өвөн Олимпик 3 удаа явсан. Олимпик 3 удаагийн гэтээ сагсны бокс яар тий. Тэгэхээр бол спортын гэр бүлийн энэ гайхалтай ДНХ энэ тоглогчид байгаа гэдгийг энэ спортын талбайд манай үзэгчид өнөөдөр харсан байх гэж найдаж байна. Тэгээд үнэхээр тоонд олж бага дэшээ гаргаж чадсан. Тэгээд бүр Канадын дээр гараад 2 дороо хэсгээс гараа авчлаа. За эмэгтэй хэсгүүд нэг иймэрхүү. За тэгвэл одоо эрэгтэй хэсгийн байдлыг ярив. За өнөөдөр хэм бол эрэгтэйчүүдийн бие болон D хэсгийн тоглолтууд үргэлжлээд дуустаа. Тэгээд бие болон D хэсгүүд бас гарах цааш тасагдчихлоор багуудын нэрч гэсэн бодлоо. За энэ талаар танаас мэдээлэл авах. Тэглэгийн хувь за бие хэсэгт манай Монголын эрэгтэй шгшээг манайсан бие хэсгийг жоохон дараа нь ярьсан дээр баг. Эхлээд бүгдээрээ D хэсгийг ярив үзэгчтэй. За D хэсэгт Швейцар, Нидерланд, Испани, Литв, Их Британи багууд байсан. За хамгийн том шок бол Олимпийн медаль, дэлхийн аваргын медаль, Европын аварга, Литвийн шгшээг D хэсгээс гарч чадсангүй. Хэмжээний үлдээлээ. За энэ дээр таны хувьд юун дээр алдваа Литвчүүд яагаад хэсгээс гарсангүй? За зүгээр миний харснаар бол яг тэр медаль авдаг бүрэлдэхүүн ирсэнгүй. Бенгелээс ирсэнгүй. За гол шалтгааныг бид хэлж ярьж байна.
Янусевичус залуу тоглогч ирсэн. Өнгөрсөн жил Янусевичус U23 насны залуучуудын залуучуудынхаа дэлхийн аварга багаа ахлаад ирж ирсэн. Харамсалтай нас медаль авдаг буцаж ирсэн. За тэгээд дахиад итгэл хүлээлгээд насан туршлагын чигшээ аврал түүнийг авчирсан. За гэхдээ Янусевичус ах нартайгаа нэг төдийлөн гар нийлж чадсангүй да. Уусахгүй лээ. Тэгээ Янусевичус яваад одоо ингээ өнөөдөр Швейцарт тоглолоо. Тэр нэг сүүл нэг нээсэр нэг сул гарч ирчээд одоо нэг гараа ардавж ангичнаа цацж ирсэн шүү дээ. Тэгээ тэрийг ачаа би бодож байсан. За төгсгөлтөө бас нэг явчихгүй дэг авчихлаа. Яалтчгүй л бөмбөг алдалт ихтэй багийнхантайгаа ойлгоцсон. Нөгөөдөө дамжуулт өөрөө юу гэдэггүй. Тэгээ сүүлдээ Букелс бас уурсан шүү дээ. Сүүлийн 2 минут бараг Янушевичусыг гаргаагүй учраас сүүлийн тоглооны байрал дээр айлч бодож шилжих юм гарахгүйгээ яг. Тэгээ яг гаргаад үнэхээр болсонгүй л дээ. Литв тэглээ. Үнэхээр хайр юм байлаа. Тэгвэл яг хөө за ДСГ-с ингээд медалийн гол фаворит медаль авах боломжтой гэж хэлсэн Литв мултарсан бол өнөөдөр сенсац дээрс нэг баг нь Швейцарын баг байлаа. Тэглээ. Швейцарын баг өнөөдөр эхний өдөр их Британийг хожоод нэг хожтой гарч ирсэн. За тэгээд өнөөдөр Литв Нидерландтай байсан. Өнөөдөр өглөөс ирээд энэ хэсгээс хэн гарах вэ гэсэн бол хэн ч Швейцарыг хэлэхгүй. Гэхдээ өнөөдөр Швейцарын баг үнэхээр гайхамшиг бүтээж Нидерландыг хожоод, Литвийг хожоод бүр хэсгээ тэргүүлээд нэгээр гарчлаа. За миний хажууд суудаг байсан нэг ах байгаа. Яг хажууд суучж байгаа нэг ах байгаа. Би сайн Швейцарыг бүш үү гэж. Намайг хэлж дээ. За нөгөөхийнх нэрийг нэлцгээ. За синхотга нэг ах байт юм аа. Аа багч хизээ амжилт гаргаж байсан бэ гэж надад хэлсэн шүү. Би үзэгчтэй ахаад тэгээ Швейцарын бүрэлдэхүүн бол Натан Жукович, Томас Жукович. За тэгээд Янотон дуу биш. Нэг тамирчин Казади гэж байгаа. Энэ дөрөв тамирчин яг яалтчгүй том амжилт гаргаж үзээгүй ч гэсэн мэргэжлийн давцанд Швейцарын Фрейборг гэдэг багаас бүтэн 2 жилийн турш хамтдаа тоглоод үзчихсэн учраас би энэ зөв. Тэгээд бид нар шүү гол нь амар өндөр байгаа. Өндөр тийм яг 3-3 тохирсон тий. Динамик чадвар өндөртэй. Тийм учраас энэ багаас яаж ч амар их хүлээж ирсэн ч юу бод. Миний хүлээлтийг даваад Нидерландыг ардаа гэдэг нэгээр гарчлаа. Дионгтэй Нидерландыг. Тэгээд Дионг эхний өдөр 2 баазар хийсэн шүү дээ. Нидерланд баг эхний өдөр 2 хожигдох боломжтой байл дээр баазар хийсэн. За гэхдээ ахаад Дионг Швейцарын эсрэг баазар хийх боломжтой байрал дээр орж ирсэн. За гэхдээ тийм зүйл болоогүй. Тэгээд нэг оноогоор Швейцар хожигдсан улмаар энэ хэсгийг Швейцар тэргүүлээд Нидерланд 2-оор гараад за 3 дугаар оройр бол Испани баг гарсан. Аюумшигтэй үсэн Испанд юу болчихвоо 2 дахь өдөр. Шидлүүд мөрөнгээр. За Испани ер нь 2 дахь өдөр шидлүүд өгсөнгүй. За тэгээд эхний өдөр сайн тоглож 2 хожсон. Одоо тэр хүчээрээ л гарлаа да. За өнөөдөр их шиг эхний өдөр байсан болч тэгээд юм хэцүү те. Литв нь гараад Испани мултарсан. Ийм байл дээрсэн. За гэхдээ энэ хэсгийн байрлууд бол ингээд мултарсан. За ингээд өөрөөр хэлбэл Швейцар ихсээс 3 баг гарч байгаа үзэгчтэй. Нэгээр гарсан Швейцарын баг шууд топ 8 руу орчих. За нөгөө хэсэгт нэгээр гарсан баг нь мөн ялгаагүй шууд топ 8 руу орчих. За тэгвэл D хэсэгт ийм зүйл болсон байна. За Нидерланд болон Испани багууд хасдаг шатны тоглолтоо хийн. Хасдаг шатны 1-р дөргийн тоглолтоо хийн. За тэгвэл B хэсэгт бидний Монголын шгшээг манд байсан. Америкийн баг байсан. Латвийн баг байсан. Японы баг байсан. Монтенегрогийн баг байсан. За ер нь эзэн мөч болтол бүх багт боломжтой байлаа. Өнөөдөр магадгүй хамгийн өрсөлдөөнтэй болсон тоглолтууд энэ хэсгийн бүх тоглолт байлаа. За өнөөдрийн миний хувьд бол яалтчгүй хамгийн үзүүштэй тоглолт биш нэрлэх юм бол Америк бол Латви. Хай класс төвчний хоёр баг тэр хооронд үнэхээр өгч өсөрлөө. Тэгээд яг ойлажсэн тоглолтын нэгээс аль нь тэгээ ойлоо шийдээд яг аль шийдэлтний нэг тийм гэж хэлжсэн. Тоглолтын эхэнд бол Латви шийдэлтүүд сайн байлаа. Тэгсэн. Төсөвлөлтөөр харин багийн ахлагч Дилэн Травис гэж тамирчин бас өөрөө ямар төвчний тамирчин бэ гэдгийг харуул. Хоёр тараалал хамгаалаа. Сүүлийн шийдэл Ласманаас хамгаалтын үдээс хийдэг шийдэлгээр аюумшигтэй баруун талаас. За Америкийн баг 15 оноотой за оноо дутуу явжулаа. Гэтэл Дилэн Травис гэж тоглогч. Дэлхийн аваргын медальтай өн өөрөө гэдгийг л үнэхээр харууллаа. За ялангуяа тэр 15 байхад тоог 17 болгосон шийдэлд бүр итгэмээргүй шийдэлт байсан. Ласманаас Миезис хоёр өөр яаж хамгаалахын гихмээр тийм байрал дээр шийдсэн. За дараагийн шийдэлт нь бол яг суллаж гарч ирээд хийцэн тийм ээ. За сүүлийн шийдэлт бол тэгээд бас л ялгаагүй Миезис Ласманаас хоёрын өдөөс үнэхээр гайхалтай. Яг манай өргөл мөхийн хэлдгээр энэ үнэхээр одоо хамгийн өндөр түвшинд байж болох тийм төвчний тоглолтыг энэ хоёр баг харуулсан. Магадгүй үзэж амжаагүй үзэгчд байвал манай Premier Sports Network суугаар үзэх боломжтой. За FIBA X3 Alberts-ны YouTube channel-д ч гэсэн саяны тоглолт орсон баг те. Ер нь бол үзээгүй үзэгчдээ саяны тоглолтыг заавал үзэх ёстой л гэж хэлдэг. Үзэх ёстой яах вэ? Үнэхээр супер талан бол.
За дараагийн ярих сэдв гэх юм бол за шууд юм Монголын шгшээ баг руу гарах доо. За манай Монголын шгшээ баг маань тэмцээний эхний өдөр 2 тоглолт хийгээд хэсгийн хамгийн хоёр хүчтэй баг бол Латв Америк шгшээ баг бол 21-16, 21-18 хайрцаатайгаар хүчтэй хийж гисэн байсан. За тэгвэл өнөөдөр сүүлийн 2 тоглолтод Илия Монтенегро бол Япон шгшээ баг. Илия Монтенегрогийн шгшээ багтаа тоглоод 18-15 хайрцаатай хүчтэй. За дараа нь Япон шгшээ багтаа бол 22 хайрцаатайгаар хүчтэй. За энэ 2 тоглолтын талаар За ерөнхийдөө Монтенегротой манай шгшээ гэж тоглосон. Монтенегро бол маш хүчтэй баг. Ялангуяа та бүхэн мэдж байгаа Ханжаа өгöd мэрэгжил тоглодог бол Милш Йонович гэдэг World Tour-ийн авраг, их тур дэлхийн Grand Prix-ийн авраг ийм тоглогчтой маш хүчтэй баг. Дөрүүлээ шидэн, дөрүүлээ урттай ийм баг байсан. Тэгээд дэлхийн авраг ерөн бол хожигч боломжтой ийм байр дээр байсан. За хамгийн түрүүд энэ тоглолтыг ярихаас өмнө дэлгөөний бэртлийг ахаад ярих нь зүйтэй байна. Тэгээд яг яагаад ингэж байгаа мэдэхгүй. Гэхдээ Олимпийн тэмцээнд бас л маш том байрал дээр ирээд жигшээг маань гуруулаа болцсон. Өнөөдөр бас яг эхний өдрийн сүүлийн тоглолтын минут 49 секундээр дэлгөө маань гэмтэл аваад дэлхийн арга шалралт тэмцээнийг өнжих болсон харамсалтай мэдээг бид өчигдөр авсан. За гэлээгээ жигшээгийн залуусууд Монтенегрогийн эсрэг тун сайн тоглосон. Одоо бидэд гомдлох их байхгүй шүү дээ. Тэгтэл жигшээг маань үнэхээр сайн тоглосон. За тэгээд Монтенегрогийн шийдэл орохгүй явсаар байгаа хамгийн эцсийн мөчөд Монтенегрогийн багаас 2 онооны шидэлт 2 удаа ороод нэг нь яг 3-3-ын логон дээрээс за нөгөөх нь бол тэр зүүн болон дээрээс хийгээд ингээд манай хожигдсан. Гэлээгээд энэ тоглолтын араас манай чигшээ багт хэсгээс гарах боломж үлдсэн. Японоос тэгэлгүй яах вэ? За тэгээд яагаад бид гарах боломжтой үлдсэн бэ гэхээр тайлбарлаж хүрэхэд Монтенегро Америкийн багтаа байсан. Тэд Японд хожигдсан манайхыг хожигдсан байсан. Хэрвээ Америк Монтенегрог хожоод за Япон Латвд хожигдоод за энэ хоёр нөхцөл хоёулаа биелсэн. За тэгээд энэ хоёр нөхцөл биелсний дараа бидний шууд дамжуулсан 60 дахь тоглолт хамгийн сүүлийн тоглолт Монгол Японы тоглолт байлаа. За энэ тоглолтын эхлэхийн өмнө ямар нөхцөл байдал бидний хүлээж ясныг үзэгч та бүхэндээ хэлье. Энэ тоглолт эхлэхийн өмнө бид хамгийн багадаа 20 эсвэл 21 оноо авч Японыг хожих нэгдүгээр нөхцөл бидний өмнө байсан. Үүний дараа юу вэ гэхээр Японы багт бид нар 20 оноо авч хожлоо гэхэд 14 оноо. 21 оноо авлаа гэж хожлоо гэхэд ихтэй 15 оноо. Буюу хамгийн багтаа 6 онооны зөрүүтэй Японы багийг 20-21 оноо авч хожих. Ийм даалгавартай чигшээг маань гарч ирсэн. За чигшээгийн 3 тоглогч маань бүгдээрээ яг энэ нөхцөл байдлыг мэдчихсэн. Ойлгомжтой. За тэгэл тоглолтсон доо. Тэгээд бас яач тоглолт дундуур хидэд эргэлзээтэй шүүгчдээс одоо хамаарч болох тийм тоглолтын нөлөөлж болох юм зүйл. Миний хувьд л ажиглагдлаа. Эхний 3 минут доор дэлгэр нэмших чахад Кenya өгөөд орос алдаа үлээч хөрөөс маань. За тэр сүүлд одоо Рио Осавагийн яг тэр талбайн баруун булан дээрээс хийдэг шийдэлт бол яалтчгүй бүр 2 ч удаа шугамшигдсан байсан. Тэгээд тэрийг одоо челленж авсан боловч тэр челленжийг Японы шоу багаас захиалсан челленж тэгээд shot clock буюу довтлооны цаг дээр үлдсэн гэж үлдсэн учраас тэр удаашруулсан бичлэгийн шүүгчнэр бол 1000 үзээд тэр шийдвэр болцохгүй зөвхөн довтлооны секундыг харсан. Тэгээд довтлооны секунд нь Озоо гэж гараас гарч амтсан байсан учраас тэр шийдэлтэг бол тооцож байгаа. Тэгээд талбай ахлах шүүгчээр одоо шийчрон гэж хиттэй шүүгчээс яг л мэдэн дээр болсон үйл явдлуудыг хараагүй. Миний ер нь Монгол ард түмний маш их гомдолтой байгаа. Бас тэгээд нэг үнэхээр нэг гомдолтой байгаа зүйл. Одоо яг энэ бүтээн байгуулалт ирсэн. Бидний хөгжлийн дэмжигчд маань Монгол улсаа дэмжихэр ирсэн байсан. Тэгээд одоо тэр челленжийг бол мэдээж ер нь гадны ямар ч уралдаан тэмцээн дээр дотоодын тэмцээн дээр ч тэр одоо яг ордны хоёр талд дэлгэдэд хийсэн дээр харуулдаг. Манай шууд дамжуулалт дээр бол харагдсан яг тэр Рио Осавагийн шийдэлтүүд шугамшигсан харагдсан. Тэгээд дотоодын одоо яг талбай дотор угаа лед хийсэн дээр бас тэрхүү яг үйл явдал үүнийг шугамшигч байгааг нь харуулдаг. Шийдэл гараас гарснаа үеийг харуулж байгаа. Ийм зүйлүүдээр бол өнөөдрийн тоглолтын дээр их сэтгэл хонсгор үлдээ. Бусдаар тэр одоо Рио Осавагийн шийдэл тэрвээ ороогүй, тэрвээ тэрийг тооцоогүй шугамыг нэлээдсэн бол тоглолт ямар ч явах байсан. Яг тэрнээс ахуулаад тоглолтын моментээс яг эргэх зүйл болсон гэж би ойлгож байгаа. За энэ дээр бол одоо миний жамныг коммент хэлмээр гэнэ тийм ээ. За дөрөвний хувьд бол бөмбөг талбайгаас гарсан эсвэл авро бонц гэхдээ бөмбөг гарсан хэсгээр бол сүүлийн 2 минутын дотор энэ үйл явдал хэрэг болсон бол манай челленж авах боломжтой байсан. За шүүгч бол эхлээд Озавагийн шийдэлтийг тооцоогүй. За тэгээд Японы багаас 4-ийн дагуу челленж захиалсан. Энэ бол яг процессын дагуу болж байгаа. За тэгэл цагтаа амцсан байсан учраас ингэ шийдэлтийг тооцох ийм нөхцөлөд бол болсон. За
нөхцөлөдлийн хувьд бол нэг юм их. Тэгээд эрэгтэй жигшээ багийн маань хувьд дэлхийн аварга нөхцөлтэй болсон. Хамгийн анх 2018 онд Филиппиний дэлхийн аваргад дэлгэрний дүлгөөн за Цингүн баяр Цэрэнбаатар гээд Азийн аварга бүрддэг очижлаа. За тухайн хэсэгт бол манай жигшээг хэсгээсээ гарч байсан. Тэр үнэхээр гайхалтай байсан. Би бол үзэгчээр тэр тоглолтуудыг хажуугаас нь үзчихсэн. Жигшээгийн залуус маань өнгөрсөн жил нь Азийн аваргыг олцсон. За тэгээд ирээд Стив Сүртэй Канадад хожигдоод Бразилийг хожоод, Оросыг хожоод, Филиппин талбай эзлэг хожоод гарч ирсэн. Тухайн үеийн энэ манай багт хожигдсон 3 баг бол үнэхээр хүчтэй баг байсан. Тэгээд бид хэсгээсээ гараад за тэгээд яачгүй авраг багтаа сервтэй нуглаан дээр таарч хожигдож дэлхийн аваргаа энэ залуус өндөрлүүлж байлаа. Тэгээд ерөнхийдөө одоо гомдлох ирэхгүй гэхдээ дэлгэрний дүлгөөн хоёрт үнэхээр гайхалтай дамжт гэдгийг бол бидэнд хангалттай нотлоо харуулж ийн гэж би бодож байна. Ягаад ийм бол одоо мэдэхгүй. Гэхдээ бид ингээл сүүлийн 2 том тэмцээн дээр сүүлийн шийдвэрлэх тоглолтуудыг гуруулаа хийжлээ. Тэр одоо таагүй азгүй одоо юу гэж шалтгаан шалтгаан хийж болох нөхцөл нь одоо энэ байгаа дээр гэлээгээд би нэг зүйлийг үнэхээр бахархаж бодож явдаг. Өнгөрсөн жил дэлхийн олимпийн эрхийн тэмцээн дээр олимпийн эрхийн манай жигшээ алдсан. За тэгээ яг олимпийн эрхээ алдсны дараагийн 7 хоногт Зижаны дэлхийн гран-при болсон. Тэр дэлхийн гран-прид Улаанбаатар MMC Energy баг очсон. Тэр бол яг олимпийн эрхээ алдснаас 7 хоногийн дараа болж ийлээ. За тухайн тэмцээнд дэлгэрний дүлгөө хоёр маань Улаанбаатар MMC Energy багаас очсон. За би хувьдаа бол зүгээр олимпийн эрхээ алдсан зүйл. Тэгээд яг 7 хоног би орог шокноос гараагүй ших юм үйл болж исэн. Тэгээд зарим тохиолдолд нойрч үргүй ингээл эрхээ авч болсон даа гэдэг ч юм те. Фэний хувьд за тэгээд өмнө шиг шавах дээр энэ мэрэгжлийн MMC Energy клуб дээр ажилладаг байсан хүний хувьд нэг жоохон стресстэй ийм хоногуд тухайн үед бол өнгөрчээсэн. Гэтэл Зижаны дэлхийн гран-при дээр очиод би баг үзээчгүй ших. Хоёр дахь өдөр нь үнэхээр гайхалтай тоглолт Зижаны дэлхийн гран-при төрүүлсэн. Тэгээд би үр дүнг хараад юу гэж бодсон бэ гэхээр ийм юм байж болт юм гээд өөрөөсөө амар олон удаа асуусан. Олимпийн эрхээ алдсан хүмүүс тэгээд 7 хоногийн дараа явж чоод гран-при төрүүлчихэж байгаа. Тэгэд би яг энэ нөхцөл байдлын араас тэгээд тэр төрүүлснийх нь араас бол дэлгэрний дүлгөө хоёроор бол одоо найзын хувьд за хамт ажиллаж байсан хүний хувьд за Сагсан бөмбөгийн яг энэ ертөнцид ажиллаж байгаа хүний хувьд энэ тоглолт хоёр тоглож байгаа үнэхээр бахарч ирсэн. Би өөртөө талбай дээр тоглоог ингээд стресстэй ингээд байж хахад энэ хоёр гарч ирээд гран-при төрүүлчихлээ шүү дээ. Тэр стресс нь хайчваа те ясны тамирчд юм аа гэж бодлоо үнэхээр ийм маш том багтал төрж ийлаа. Тэгээ хизээ нэгэн цагт энэ бол түүх болов үлдэнэ. Тэгээд түрүүн би тайлбарт орох гэж ирсэн. Одоо бидэрт гомдол хэрэг байхгүй. Нөхцөл байдал үр дүн ийм байна. Японы баг үнэхээр сайн тоглолоо. Японы багт бид нар өстө баяр хүрэх ёстой. Тэд Монтенегрог хожлоо штэ. Хүчтэй баг. Манай Монголын жигшээ багийг талбай дээр нь хожлоо. Азийн 2 удаагийн авраг, 2 удаагийн дэд авраг ийм багийг хожлоо. Японд бид бас баяр хүрэх зүйтэй. Үнэхээр сайн зохион байгуулалттай гоё тоглолтыг үзүүлж байна. За юутай ч эцэстнэ гэж хэлэхэд ингээд манай Монголын эрэгтэй жигшээ баг маань 2025 оны Монгол Улс зохион байгуулагч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэсгийн шатнаас өндөрлүүллээ. Тэгээ мөн одоо цэнхэрлэгцийн араас тэр яг энэ бүтээн байгуулалт ирээд хажуунаас нь жигшээ бага хүрцэн гэж тэмцсэн эцсийг хүртэл одоо тэмцсэн харан суусан чих тавьсан хүчээр дэмжигч та бүхэндээ баярлалаа. Бид нар залуусаараа бахарх ёстой. Тэгээд яг тоглолт дуусны дараа ч гэсэн Экватор одоо Ариун болтын амд дэлгэрнэ гэсэн 3 тамирч ингээд талбайг өрхөө явж хахад энд ч уусаа хүчээр дэмжигчд одоо бүр ингээд уухайлаад нэчгэр хаалгад таштай үүтэж ингээд тамирчнаа талбайгаас нүдчихсэн. Тэр үйлчлэгийг хараад ингээд нэг гараад ирж байгаа шүү дээ. Нэг яалт ч ингээд зангираад ирж байгаа. Тэглгүй яах вэ? За тэгээд юм нэгээр дуусахгүй. Иргэжил дэлхийн аварга болно. Тэрний дараа жил дэлхийн аварга болно. 28 онд Лос Анжелесийн олимп байна. Жигшээгийн залуус маань бүгдээрээ залуу байна. Тэгээд дараагийн одоо гайхалтай тоглолтуудаа үзүүлээрээ тэгээд нэг муухай юм ингээл нэг юм дуусан гэсэн дараагийн юм ингээл энэ залуусаас ингээл бид төртэй юм шиг ингээл гойдол хүлээгээ байж идэг. Магадгүй энэ зүгээр яг фэний үзэгчийн сэтгэл зүй юм баг уучлаарай. Тэгээд нэг зүйлийг мартаж болохгүй. Маргааш эмэгтэй жигшээ маань хэсэг 2 тоглолтоо хийнэ. Германтай тэгээ араас нь Украинтай тоглоно. Аль нэг нь хожсон багт хэсгээс гараа явна да. За октоодынхаа буюу одоо эмэгтэй тамирчдынхаа тоглолтын хуваарийг та бүхэн танилцуулъя. Маргааш манай Монгол Улсын эмэгтэй жигшээ баг маань 18 цагаас за хэсгийн бас хүчрэг баг болох өнгөрсөн жилийн Олимпийн аварга холбооны бүдэр Герман улсын жигшээ багтай хийн. За хэсгийн сүүлийн тоглолтууд юм бол өрөөний 20 цаг 15 минутаас Украины жигшээ багтай хийхээр байгаа. За ингээд үзэгчдээ манай подкастын маань цаг өндөрлөх төгссөн байна. Нэг бөмбөг 3 тамирчин хязгааргүй боломж. Энэ бол 3-3 гэсэн бөмбөг. 3-3 гэсэн бөмбөгээр ярилцдаг 3-3 подкастын 7 дахь дугаар маань ийм хүрээд өндөрлж байна. Үзэгчдээ баяртай. Баяртай.